Бид орлогын тодорхой хувийг 11-ээс гадна амлалтын үргэл болгон хадгалахаар сонголт хийхэд ихэвчлэн би хэр ихийг өгч чадах вэ? Цаашдаа хэрэглэх хангалттай мөнгөтэй үлдэж чадах уу? Гэсэн чухал асуулт гарч ирдэг. Үүнийг асуух нь зүйтэй. Гэхдээ бидний хариултууд Бурхны амлалтад итгэх итгэлээс илүү маргаашийн талаарх санаа зовнилоор бүрэлддэг. Үүний үр дүнд бидний бэлэг аажмаар өгөөмрөөс зүгээр л аюулгүй эсвэл бүр баг болж буурдаг. Гэсэн хэдий ч Бурхны амлалтууд бидэнд өгөх зарим нийтлэг зарчмуудыг сануулдаг бөгөөд тэдгээр нь хөндийн хүч шиг баталгаатай зүйл байдаг. Сургаалт үгс бидэнд харамгүйгээр тараа хүн аривжих, хит гамнах хэрнээ ядуу тарчиг болох, ерөөлийн хүн тосон чөмглөх, өрөөлийг ундлагч өөрөө ундлуулах гэж хэлдэг. Энэ бол санал биш. Энэ бол бидний эцгээс ирсэн амлалт юм. Есүс мөн маргаашийн төлөө санаа бүү зов. Учир нь маргааш өөртөө санаа тавих болно гэж хэлээд бидэнд өгөх түн тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигтсэн, мөн бэлгсэн сайн хэмжээгээр өвөрдөөчин асгарах болно. Өөрсдийнхөө хэмцэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэж батлан хэлсэн. Түүний элбэг дэлбэг хангамжийн төлөө Бурханд талархаж илүү аюулгүй байхын тулд өргөлөө хойшлуулсан үеүүдийн төлөө түүнээс уучлал гуйцгаая. Бидний эцэг бол агуу хангагч юм. Тэр бидэнд хоол хүнс, хувцс хунар, орон байр, ажил, хүч чадал, боловсрал гэх мэт олон зүйлийг өгдөг. Тэр биднийг итгэлээр амьдарч өгөхийг мөн өнөөдөр болон маргааш бидэнд өөрийн амлалтуудаа батлан харуулахыг уриалдаг. Бид Бурхны 11 болон амлалтын үргэлийг буцааж өгөхдөө өөрсдийгөө хадагт харин Бурхныг нэгдүгээрт тавьцгаая.